Hi vlog. За одоо хугацааны дараа хэрэг нэрэлтээ хийж байна. Яагаад вэ гэвэл хичээл буцаад орж байгаа учраас би хичээл амарцсан байхад бичлэг хийх гэхээр миний амьдрал яг нэг тийм бичлэг хийхээр үйл явдал болохгүйсэн байхгүй юу? За тэгэхээр хичээл орно гэхээр юу гэсэн үг байх нь вэ? Би одоо 3 дугаар курсын төгсөх оюутан болсон болж байгаа байх нь байна. Одоо бүгдээрээ маргааш сургууль авч явах юмнууд юм бэлдээ. 2 дэвтэр мөртөж авч явна. Хөөе нэг 2 сар хүрэхгүй хугацаанд хичээлдээ явахгүй байсан чинь пенал олохгүй бах юм. Тэгэхээр яасан бах нь? Хичээл амарснаас хойш би ямар ч пенал миналтай зурлаж ямар нэг юм бичиж юу байгаагүй гэсэн үг байна шүү дээ. Тааш нэгсэн бэл. Гайхалтай. Нэмэ бүр вау. Гэн дийлэл ширэн дээр л юу бодож байсан чинь. Hallo Leute. Очиж. За. Бичлэгээ эхлүүлсэн шүү дээ нэрээ. Пенал олоогүй. Тэгээд тэр чигээр зүгээр 2 цүнх юундаа хийцэн. Цүнхэндээ хийцэн. Ойр хичээлдээ яваагүй. Дагтлаадах ягаад ч юм шиг. Тэгээ бас ойр нүрээ бодоагүй жаага бодлаа. Сургуулийн олон улс үндэстний охтуудтай царайгаараа бас очиж алалцах хэвээр. За амжилт. Halt mal erst das und dann lass die Haare offen oder so. За гэртээ ирсэн. Хөөрхөн байгаа дээрээ бичлэг хийгээд гэсэн чи юу вэ бодог бууцсан биш. Яа, одоо ингээл дөнгөж 3 дугаар курс эхлээл 2 хоног хичээл ороод багш нар шууд шалгалт яриад эхэлж байгаа байхгүй юу? 3 сарын 18-нд эрдэнэтгийн зурагны шалгалттай, 4 сарын 29-нд бичгийн шалгалттай. Тэгээ 6 сарын эхний юмс бол 2 дахь 7 хоногт нь төгсөлтийн практикийн шалгалттай. Яна. Энэ бүх зүйлийг яаж гарнаа? Чаднаа. Йоо, би цаг 30 минут унтчихаас ирлээ хүмүүсээ. Тэнийг хоол идэж буцаад унтна гэж байгаас. Амар тох юм. Толгой өвдсөн маягтаас ирлээ. За одоо 4 дахь өдөр 7:15 болж байна. Би ажилдаа явж байна. Тэгээд яа, өнөөдөр 6:30 хүртэл ажилдаа. Яаж 9 цаг ажиллана. Биш 10 цаг ажиллана. Тэгээд амжилт хүсээрэй. Пүүзээ угаацсан. Оо, тэр долгонд байж таач. Хоолоо савд хийсэн. 5 дахь өдөр 6 цаг 26 минут ажил дээр ирж байна. Гайхалтай. Вау, хөвсрөх гоё маа. Найзуудаа хаан ч юм хохоо хийгээд. Хэн намайг бичих юм бэ? Жинхэнэ хахаха. Яавал яа үзүүлч үзье. Намаа өвдөл 1-10 оноо. 2 3.
Логан өглөөний мэнд. Өнөөдөр бүгдээрээ манай хотын Wine Fest-д явцгаая. Гэтэ би эхлээд ажилдаа явах хэрэгтэй л доо. Тэгээ ажилдаа явчаад бид өдөр ажлынхнаараа бүүнөрөө хоолнд орно. Тэгээд виноныхоо баяр буюу Wine Fest-д явна. Тэгээ манай энэ хот чинь ингээд тойроод битүү нөгөө виноны модон донд байдаг болохоор жилд 3-4 виноны баяр болдог. Mosel Wine Fest, Mosel Wine Woche, Wine Fest, Wine Lagern Fest гэж мэгээр Wine Probe гэх. Тэгээд ер нь бол 5 сараас ахгуулаад болдог. Тэгээд одоо хамгийн сүүлийнх нь Wine Fest, Mosel Wine Fest нь болохоор сая 4-өөд эхлээд өнөөдөр сүүлийн өдөр нь. Тэгээд гадаадууд жуулчид бас амар их ингээд эсвэл Германы тентээс хүмүүс амар зорж ирдэг. Өчигдөр гэхэд амар том цуг болсон. Цуг гэдэг нь болохоор манай харуул ер нь парад. Энэ тент яг энэ ойр хавьяас ингээ вайн авчирсан хүмүүс нь гүнж нартайгаа вайны гүнж хатан гэж бас байна энд чинь. Тэгээд тэднээс ингээ титэн гой плаж өмсөд параданд ажигсаад вайн майн өгч мөгөөд өнгөө вайн парадны хажуугаар ер нь бол өнгөө вайн майнд авдаг. Гэтэ би тэрийг нь яаж чадаагүй. Өчигдөр завгүй ажилдаа явж байгаа харж марч чадаагүй. Тэгээд яг юм надад Instagram, Facebook-ээр найз хүмүүс харсан бахал та. Цараа. Төсөөдрийн билег болгож өөртөө анхныхын шивэсийг шивүүлж өглөө. Тэгээд яа. Яг үнэ хэлэхэд надад ажиллах ямар ч хүсэл сонирхол алга байна. Гэтэ энэ бол угаасаа нэгэн өдөр хүн болгон төрдөг мэдрэмж байх. Тэгээд 6 цаг гэлс гүрийгээд ажиллачаад винод цой. Манай хотын ингээ вайныхаа баяртаа зориулаад хотод чимээлсэн. Тайз мэд засаад бүр амар сурах юм эцгээсэн.